50 гаруй жил засгийн эрх барьсан либерал ардчилсан нам халаагаа өгч, ардчилсан нам Япон улсын засгийн газрыг саяхнаас тэргүүлэх болсон. Шинэ засгийн газар бүрэлдэснээс хойш хоёр орны хоорондох анхны томоохон айлчлал гэж энэ удаагийн айлчлалыг хэлж болно. За айлчлалын үеэр гадаад харилцааны сайд Зандан Шатар, Японы гадаад иргэн сайд Акадатай хэлэлцээ хийж, засгийн газрыг хэрэгжих газрын дарга Хирана, за эдийн засаг худалдаа үйлдвэрийн сайд Наошима зэрэг хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцлоо. За өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд очиод байсан. Япон улс манай томоохон донор орн. Өнгөрсөн хугацаанд буюу 1991 оноос хойш манад Япон улсаас 2.3 тэрбум $. Зээл тусламж олгож байсан. За хатуу ямагийн тэргүүлсэн Япон улсын шинэ засгийн газрын хувьд ч манайд үзүүлэх зээл тусламжийн хэмжээг бууруулахгүй гэдэг байр суурьтай байгаагаа энэ үеэр мэдгдлээ. Санхүү эдийн засгийн хямрал энээс улбаалаад Япон улсын дотоод товч хэрэгжүүлж байгаа хэмжээ эдийн засагтай холбоотойгоор ООД-г ерөнхийдөө хомих нэлээд чангалах тийм бодлого байгаа юм шиг байна. Гэхдээ бол манад энэ манад үзүүлж ирсэн зээл тусламж оруулахгүй гэдэг нэг гэж даал бисаар хэлж мэдгэж байгаа их чухал ач холбогдолтой зүйл. Монгол-Япон хоёр орны хооронд эдийн засгийн түншлэл байгуулах тухай асуудал яригдж байгаа. За өнгөрсөн 7 дугаар сард Монгол улсын ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрч энэ түншлэлийг байгуулах тухай асуудлыг яарвчлахаар санал солилцож байсан. Энэ удаагийн гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр эдийн засгийн түншлэл бас нэг алхмаар урагшлалаа. Эдийн засгийн түншлэлийн хэлцээрийн тухайд бол он гаргаад Японоос бол төр засгийн хэмжээний ажлын хэсэг бол Монголд ажиллах болсон. Тэгээд энэ ажлынхаа үед бол энэ хэлцээрийнхаа хүрээг цаашд яаж тогтож явах вэ гэдэг энэ асуудал бол наривчлж яриа гэсэн ийм байдалтай яриа боллоо. Хоёр орны хооронд эдийн засгийн түншлэл байгуулах тухайд судалгааны ажил энхүү эх оноос эхлэхээр боллоо. За Япон улстай харилцах манайх харилцаа дандаа тусламж зээл гуйсан байдлаар үргэлжлэх биш. Харилцаа ашигтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, технологийн хөрөнгө оруулалт хийдэг хамтрагч байх ёстой гэж тодорхойлж байгаа. За хамтын ажиллагааг энэ талаар үргэлжлүүлэх засгийн газар хувийн хвшлийнхнийг хамарсан бизнес эдийн засгийн зөвлөлт уулзалт мөн Токио хотноо энэ үеэр явагдсан. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн мэдээллийн хөтөлбөрүүдээр хүргэх болно.